Хэрхэн буудагч нэвтрүүлгээ үзэгчдийн өнөөдрийн мэндийг хүргэе. Бид энэ дугаарыг бас та бүдний танил Микодоо хамт явуулах гэж байна. Өдрийн бид анхан шатны тусламжийн талаар бас нэгэн дугаар бэлтгэж хүргэж байгаа байлаа. Тэгээд энэ удаагийн зочноор техник ухааны магистр Монгол Улсын зөвлөх инженер Наранбаатарыг урьж оролцуулж байна. Энэ өдрийн мэнд. Өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр дахин нэвтрүүлэгт усахтар дахиад үргэлжлээ тийм ээ. Та энэ нэвтрүүлэгт орж нэг жоохон өөрийн мэддэг гэсэн зүйлүүд бас танилцуулах таатай. Хаалт үржээвэл энэ дугаарыг яагаад хийж байгаа юм бэ гэвэл бидний заавал хийх ёстой. Энэ магадгүй эмчч гэдэг юм уу те мэрэгжлийн хүн заавал мэдэх ёстой гэсэн биш. Энэ анхан шатны тусламж гэдэг нь юу? Энэ үүс нөхцөл байдлыг эрсдлийг бууруулах чиглэлийг Монгол хүн болгон энэ чадварыг мэдлэгийг эзэмшсэн байх ёстой гэдэг утгаараа Микодоо үргэлж байгаа шүү дээ. Тэгээд та бүхэнд бас сонирхолтой байхаа гэж бодож байна. Хэдүүлээ энэ анхан шатны тусламж ер нь яагаад заавал монголчууд монгол хүмүүс яагаад энийг мэдэх ёстой вэ? Энэ талаар нэг сайхан эхлээд ярилцвал та. Тэгэхээр яг нь анхны тусламж яг ингээд одоо бид нэр ингээд орчин үед технологи хөгжсөн машин техниктэй төрөл бүрийн багаж хэрэгсэлтэй ажиллаж байна. Бүх ажил мэргэжлэр нь бол тэгэхээр энэ багаж тоног төхөөрөмжтэй ажиллах энгийн одоо материалыг энэ хатууд одоо техникийн ангиудад ажиллахад хүн ямар нэг байдлаар аюулгүй ажиллагааны дүрмийн алдаанууд гаргаж идэг санамсар болгоомжгүйгээс болоод тэгэхээр энэ тохиолдолд яг хөр заавал тэр анхны тусламжийг үзүүлэх шаардлагууд бол ингээд амьдрал өөрөө шаардаад гараад ирсэн мөн л зөвхөн техникийн хөгжлийн явцад хүн төрөлхтний одоо хөгжлийн явцад тэгэхээр анхны тусламжийн сургалтуудыг сүүлийн үед ингээд харж байхад яг зүгээр мэдээж сайн хийдэг газрууд бол байгаа байх нийтлэг зүгээр энэ анхны тусламжийн талаарх ойлголтыг уул нь ард ирэг дээр нийт олноороо их сайн мэддэг байх шаардлагатай. Тэгээ энийг анхны тусламжийг үзүүлэхийн тулд нэгдүгээр яг хөр нөгөө суур боловсруулаас одоо 10 жилийн сургуулиас нь ахуулаад бүгд одоо анатоми хичээл гэж үздэг байсан тийм ээ. Тэндээс ахуулаад хүний бие организм хэрхэн ажилладаг бие анатоми нь ямар бүтэц зохион байгуулалттай тэнд ямар доголдол ямар саал ямар гэмтэл учрахаар юунд хүрэгдэг талаар юу их сайн ойлголттой байх шаардлагыг ер нь их амьдрал шаардж байгаа л. За юуны өмнө бол одоо жишээлбэл бид нар одоо дайн байлдаан үзсэн ч юм уу олон нийтийг хамарсан тэр үүмэн самун одоо том дэлбэрэлт байт юм уу уурхаа одоо юу гэдэг те газар хөдлөлтөө газар хөдлөлтөө нэрвсэн тийм тохиолдолд одоо манай ард иргэд маань болон те бие бүрэлдэхүүн маань бүгдээрээ анхан шатны тусламжийг хэрхэн үзүүлэх боيو анхан шатны тусламжийн хэрэгслүүдийг хэрхэн ашиглах вэ гэдгийг мэдж байгаа тохиолдолд одоо энийг энэ мэдлэгийг би мэдснээр би өөрийгөө хэдий сайн аварч чадахгүй ч гэсэн би баадыгаа болонд хамтрагчаа хажууд байгаа бүх хүмүүсээ эрсдлээс одоо сэргийлэхтэй хэдий бид нар эмч болж бэлтгэхгүй бид нар ангаах зүй мэдэхгүй ч гэсэн зөвхөн аврах тухайн одоо нөхцөл байдал тухайн хүний амийг одоо авраад том эрсдлээс тийм ээ жижигхэн зүйлүүдээр одоо ингээд хамгаалж хэрхэн юуг яаж ашиглах вэ эсвэл бол хэрхэн орлох вэ гэдгийг мэдэх нь одоо энэ шаардлагатай юмаа гэж бодож байгаа. Одоо жишээ нь одоо энд бол нэг бүрийн хэрэгсэл гэдээ байна. Энд дээр нь болохоор бүлгийн хэрэгсэл гэдээ байж байна. Яг одоо хэлэхэд манайх нэг гэдэг л одоо чинь гэртээ ядаж аптекч болох нь шарах бент энэ төр хаваа тавьчихдгүү те. Яг муу ёр заавал ингээд өөртөө муу юм далж дуудаж байгаа шим юмар яад ингээд юм хандлага байдаг те. Гэхдээ өнөөгийн одоо манай хотч байгаа Улаанбаатар хотын энэ их төгжрэлтэй энэ донд ч одоо анхан шатны тусламжуудад түргэн дуудаад эргэж тэр хугацаанд магадгүй өөрийгөө болон гэр бүлээ эрсдлээс хамгаалах нь ядаж иймэрхүү те анхан шатны тусламжийн айл болгонд байвал их зүгээр байна. Тусламжийг хэрхэн яаж үзүүлэхөөр хамгийн нэгдүгээр тэр цаг хугацаа бод. Энд яг хөр минутын талаар ярихдаггүй. Ерөөсө доол секундын асуудал хэрэгж байдаг. Хүний амнаас эрүүл мэндийг аварч хамгаалж үлдэхийн тулд магадгүй Монгол улсад ингээд олон жишээнүүд байна л да. Зам тээврийн осол ялангуяа те хамгийн өндөр байна. Жилдээ дунджаар нэг 500-600 осол одоо хүний амнаас одоо эрсдэд байдаг. За тэнд ингээ харж байхад уул уурхаан техник машин техникүүдийн одоо ослууд байна. За ердийн зам тээврийн ослууд байна тийм ээ олон төрлийн. За түүн дундаа жишээлбэл зүгээр ганц жишээг л аваад үзье. Зам тээврийн ослууд төрөл бүрээр гарч байна. Тэнд нөгөө хавчигдаж одоо ингээд хавчуулагдах байдлаар гэмтдэг тийм нөгөө хүчтэй цохилтууд явж байгаа учраас янз янзын цохилтын гэмтлүүд гарч байна. Гэмтлийн тасралтууд явж байна. Гар хөл үе мөчн тасарчдаг.
За энэ тохиолдолд хамгийн түрүүнд юу хэрэгтэй гэхээр одоо жирийн автомашин хэрэглэгчдийн тэр эмийн сан гэдэг байгаа нэг жил болгон үзээд байдаг. Яг бодит байдал дээр бол тэнд яг ахуйн чанартай нэг хоолоо хийж жагаад хуруугаа эсгэж юм бол тус олчих юмуд мэдээж байгаа бах тий. Хуруунд дээр ингээд нэг хуруугаа эсгэж шахдаг. Гэтэл гэмтлийн тасралтын үед юм уу эсвэл хүнлэнгөөс ингээ харж яхад хөл гарын тасарсан цус их халдалтай байгаа тохиолдолд тэнд ямар ч тусламж үзүүлж чадахгүйгээр үндсэндээ эмнэлгийн тусламж авч чадлаггүйгээр л замдаа юм уу эсвэл очоод өнгөрчөөд байдаг тийм ээ хүмүүс амнаас алдчихад байдаг. Ийм тохиол айгүйх түгээмэл байдаг л. Маань одоо энийг ингээд бүлгийн анхан шатны тусламжийн хэрэгслийг харуул одоо жоохон сүртэй харагдчихж магадгүй. Гэхдээ энэ маань нэг тоош хэрэг их байгаа учраас сүртэй харагдж байгаа. Түүнээс яг гэсэн дээр одоо энэ тэр жижигхэн одоо хүнийг бүр зайлшгүй бах хэвээр энэ жижигхэн цүмх одоо манай буудлын тамирчид болон одоо экстрим спорт сонирхдаг тийм ээ уралддаг одоо энэ бааха одоо янз бүрийн мотоциклийн тэмцээн энэ төр болоод байдаг. Тэр байтугай одоо тээврийн хэрэгслийг нэг ингээд шалгуулахлаа заавал аштик байх хэрэгтэй гэдэг чинь байх хэрэгтэй. Би тэрнийг муухагаар хэлэхэд тэр дотор дандаа хинт ч хэрэггүй жагсаалтууд байдаг. Тэр дотор анилгийн жишээлбэл байгаа гэдэг тухайн үед одоо аваар усал боллоо гэхэд анилгийн хүн хэрэггүй л хэвгүй. Тэгээд тэр дотор цус тогтоох одоо турник гэж юм уу те чангалуур болт гэж ярьдаг. Энэ за дээрээс нь автомашинтай тээврийн хэрэгслээр ослолоо шатах гал гарах тохиолдол маш их гардаг. За энэ дээр хугарал те цусаалдах тиймэрхүү зүйлс их болох боломжтой магадлал өндөр учраас за гал гарлаа гэхэд хайлж түлэгдээ хуц хүний бид нааллаа гэхэд тэнийг ингээд салгачдаг тийм хайч хэрэгтэй те цус тогтоох турник бэнд болтнууд хэрэгтэй болохоос бид нар тэр дотор нэг одоо тэр улаан хадгалуулдаг одоо энэ бид нар толь гэж ярьдаг. Гэвчээний одоо энэ манай одоо энэ уут байдаг. Би одоо энийг нэг үрчлэн дараа нь танилцуулна. Энэ зүйлүүд шаардлагатай заавал шаардлагатай байх хэрэгтэй болохоос тэр хэрэггүй ч ихсаалт бол айгүй хэрэггүй гэдэг байхгүй. Тэгээд дээрээс манайх аваад тэр уртлын хайрцагт авиж тийчдэг те. Уртлын хайрцагт хизээж автик явж болдгоо байхгүй. Машин мөргөлтөд дийлийнхэн дандаа голцоо уртлаасаа мөргөлдөн. Эсвэл хойрын мөргөлтөд те. Юу болох вэ гэхээр airbag буюу дэрнүүд задарна. Дэр задарсан байхад уртлын нөгөө нэг одоо бэлжийн хайрцаг гэж ярьдаг шүү. Тэр дотор байгаа автикны хэрэгслээ сандарсан байгаа үед авч болохгүй магадгүй тэр нь бүр ингээд цөмрөө дарагдсан байхыг үгүйсэхгүй те. Дандаа багажныгаа хойдолт хийж тэгээ хойдлынхаа суудлынхаа доор хийж гэж ерөнхийдөө жишээлбэл техниктэй чинь зөвлөдөг баг. Нийт ерөн зүгээр зам тээврийн осолд өрчөж байгаа хүмүүсийн уулан тэр үргэж байгаа хүмүүсийн бараг 60-70% нь магадгүй 80% ч гэсэн аврах боломж олцоо байдаг л бүрэн бяцраад ингээ авчуулагдаад байхгүй болчихгүй бол тийм ээ. Манай жишээлбэл суралцагчны дунд ийм тод жишээ гарч ирсэн уул уурхайн компани цагаар л олон тээврийн машинтай автомашинтай тэгээ сардаа нэг юм уу эсвэл 2 сард нэг удаа ар араас мөргөлдөөд хөлөөрөө тасрах одоо тасцуулж ингэж гэмтлийн тасралтууд явагддаг гэмтүүд их төгөөмөл харагдсан юм бэл. Тэгээд тэр сургалтанд суусны дараа урд нь яг хүмүүс алдчихл байсан юм байна л. Тэгээд захирал нь өөрөө сургалтанд суучаад хэд хэдэн багцыг авч яваад бүх жолоогчтой ингэ тарааж өгөөд тэрний дараа нэг сарын дараа нэг осол гарсан бас. Тэр тохиолдолд яг 2 үйл тасарсан. Тэгээд тэр үед яг нөгөө нэгэн сургалт авцсан бэлтгэгдсэн хүмүүстэй учраас хөлийг нь 2 үлийн боож тусын тогтоогоод тэгээд хүнээ авч үлдчих чадчихсан. Ийм тохиолдол байдаг. Мөн нэг суралцагч маань төрийн албанд ажилладаг. Аяллаар одоо нөгөө явган аяллууд хийдэг тийм ууланд олон хоногор юм уу магадгүй 7 5 6 хоногор. Тэгээ бөөнөрөө найз нөхдөөрөө зуны амралтаараа сая сургалтанд орсон нэг би ойлголтонд яг жишээ яриад байгаа юм шүү дээ. Бөөнөрөө ингээд бүлгэрээ уулын аялалд явсан нэг нөхөр юм 2 дугаар ээлжийн багцтай явж байгаа. Дараа нь яг 1 2 дугаар ээлж гэдэг нэг товч ойлголт өгдөг. 2 дугаар ээлжийн багцтай ингээд үүрөвчний хажууд тусдаа цүнхээ аваад явгууд хамт явж байгаа хүмүүс та энэ олон хоног явах ийм илүү ачаад яваад наач шал дэмий хог ширж явах юм гээд тэгсэн ба. Гэхдээ эн чинь цаг нь ирүүл хэрэг болно шүү дээ гээд. Тэгээ нөхдүүд яг уулын нэг 4 5 хоног аялчаад уулнаас бууж явж байхдаа нэг нь хөөрхий халтарч унаад тэгээ чигчүүн унаа тасраад унтсан. Нэг модонд тэгэлсэн юм хаднаас халтарсан гэж байна. Тэгээд нөгөө чигчүүн уруугаа олдгүй тасарсан уруугаар цусыг алдаад байдаг. Тэгээд хөөрхий нөгөө залуу маань нөгөө өвчин амдах тариа хийгээд тэр дор нь цусын тогтоож өгөөд тэгээ уулнаас яг нэг ганц 2 хоног яваад буугаад ирсэн байна. Тэгээ тэрний дараа тэр тохиолдлыг хараад бүгд ойлгосон энэ чухал юм хэрэгтэй байна гэдэг. Тэгээ энэ мөрчлийн тохиолдлууд аягүй их байна л да. Амьдрал дээр одоо олон нийтийн сүлжээгээрсэн мэдээлэл явж байдаг ш нь нөгөө сарвун тасарчлаа тэглээ гэлээгээ тий. Тэгээ энэ тохиолдол болгон дээр хараад байхад бол энэ харамсалтай нь нийт олноороо яг энэ талын мэдлэг чадвар их дутуу харагдаад. Тэгэхээр энийг магадгүй 10 жилийн сургуулийн боловсролд оруулдаг байвал их зүгээр юм болоо. Бас нэг жишээ авахад Америк нэгдсэн улсын тэнгисийн цэргийн алба гэхэд
жилийн хичээлийн одоо програм зүгээр байн алба багш нарын жилд яадаг вөхөр ерөөсөн нийт цэргийн алба багш нар жилдээ 400 цаг анхны тусламжийн сургалт хичээлийг байнга давтчихдаг. Одоо бидний цагийг аваад үзэх юм бол жилд 365 хоног тийм. Тэгэхээр үндсэндээ өдөр бүр 1 цаг заавал заасан бай. Үжиж хүн сургаж байгаа. Тэгэхээр энийг олон дахин давтаж хийхгүй бол ер нь бол бас эзэмших их төвхтэй зүйлд аливаа зүйлийг сайн эзэмшиж дахин олон давтамжаар эзэмших боломж ер нь бол байдаг. Энэ чинь ажил мэргэжил ер нь бол тийм. Бид энэ ажил мэргэжлээс зайлшгүй байх шаардлагатай чадрууд нэг болчиход байгаа байхгүй орчин үеийн амьдралын хэв маягт. За түрүү одоо та хэллээ шүү дээ 3 төвшин байна гэдэг 3 багц байна гэдэг. За энэ багцын талаар ямар учиртай ягаад ингэж тийм. За багцын талаар яриа. За орчин үеийн шаардлагаар багцыг анхны тусламжийн одоо ийм цүнх савтаа ч юм уу шууд хэрэглэхэд боломжтой. Энэ чинь нөгөө секунд дойлын хугацаагаар явж тэ маш богино хугацаанд л айлхаар тусламж үзүүлж чадчихвэл аврах боломж тэр хэмжээгээр нэмэгдчихэд боломж нь илүү. Тэгэхээр орчин үед бол яг хөр буудагч нар эсвэл экстрем тамирчид эсвэл төрөл бүрийн ажил мэргэжлийн хүмүүс нь одоо барилгын ажилчид тасалдаг, тайрдаг, багцтай ажилладаг хүмүүс тийм ээ. Эсвэл тэслэгээний ч юм уу янз бүрийн уул уурхайн ажилчид айгүйх олон төрлийн том төхөөрөмж ажиллаж байгаа шүү дээ. Тэр хүмүүс болж өгөөд болдог бол зүгээр ийм анхны тусламжийн 1-р ээлжийн багц гэдгийг бидээ байн авч яваад сурчвал их зүгээр. Одоо хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахиулдаг мэргэжлүүч гэсэн тал дээр бас анхааруул зүгээр их те. Одоо амьдрал дээр бас уул уурхайн ажилтнууд үйлдвэрлэлийн ослууд их гардаг шүү дээ. Тэн дээр яг гар хорооны тайралтууд их гэмтлийн тасралтууд их явж идэг. Тэр үед яг хөр бүгд сандралдаад ийш шиг гүйлдээд юу гэж мэдгээ болчихдог. Гэтэл тэнд яг хөр ямар нэг даав биенээр яг үнэндээ цусыг тогтоох боломж их мархан таарах л да. Тодорхой хэмжээний даралттай одоо юу яаж байгаа тийм шахагдаж гарч байгаа учраас тэрийг зүгээр нэг даавуугаар юм уу зүгээр нэг юм гэлгуурууд ямар нэг байдлаар боох боломжгүй байдаг. Заавал яг хөр тэр артер вены судсыг хүчтэй даралтаар нам барьж шахаж тогсоохгүй л бол цус тогтох боломж үнцэндээ таарах ялангуяа артерийн судасны одоо гэмтэл гэдэг тийм ээ. Тэгээ 1-р ээлжийн багцад ер нь юу ордог вэхээр ийм хэрэглэхэд хэлбэр хурдан нээж болдог. Нээгээд тодорхой ийм дараалалтай байдаг. За энд яаж юм гэхээр хамгийн түрүүнд шууд ил байгаа нь юу гэхээр энэ багцыг нээхээс өмнө нэгдүгээр энд цус тогтоогч байж байгаа. Өөрөөр чангалуур. Тийм. Одоо энэ чангалуур маань яг хуу энийг зарим ингээд оронд одоо зарим брендийн хувцсан дээр хүртэл ингээд тактикал хувцсан дээр хүртэл өөрөө ингээд суугдаад ороод ирсэн. Одоо жишээл Black Hawk гэдэг манай цагдаагийн цайхан хүмүүсдэг байсан Black Hawk-ийн нөгөө нэг энэ цамцных нь хажуу талын кармад нь бүр өөрөө ингээд суугдагдаад ингээд үйлдвэрээс ингээд хувц суулган ингээд мөч болгон дээр ингээд ордог болсон. Баахгүй. Гэтэ заавал тэггүй маа гэхэд зүгээр ингээд бидээ аваа явж ялаа гэхэд энэ бол дөрвөн мөчөнд л хэрэглэгдэн тэ. Дөрвөн мөч нь хаана ихтэйгээс ингээд том одоо цус алдалтай үнэхээр тийм эрсдэлтэй аминд эрсдэлтэй цус алдалтай байвал үүнийг одоо вены судас хөлн дээр одоо энэ 250 дээр ч том вены судас явж байгаа. Энийг болохоор одоо ингэж хийгээд энийгээр ингээд маш сайн чангалаа. Одоо энийгээр ингээд татна л та. Тэгээ татаад яаж хийвчээ. Татаад одоо надтай л үүдэж байжтэй. Одоо ингэж чангаллаа гэд дараад нь энэ чангалагчаараа бүр эргүүлээд бүр ингээд маш сайн чангалах хэрэгтэй. Тухайн цусыг бүр ингээд зогсдолно. Тэгээд хажуу талд нь заавал хүн харж байхгүй бол нөгөө нэг янз бүрийн дайн байлдааны ажиллагаан дээр ингээд одоо кейсүүд байдаг те. Энийг ингээд чангалаад цус нь ингээд тогтсон магадгүй ингээд гарын тасарсан ч юм уу. Дээрний тэр нөгөө машин ос дээр хөлн нөгөө дунтын арааныхаа бяц дарагдсан тохиолдолд энийг хийгээд би тэгээд түрүүний эмччээс хэлж ирсэн. Наад хүний харж явж байхгүй бол наа чи өөрөө энийг суглах гэж үзэн шүү. Асар хэмжээгээр өвддөг гинэ одоо. Би бол та зүгээр ингээд байлдааны ажиллагаанд орсон цэргүүдээс л ингээд сурч байгаа ш. Америк цэргүүдээс, Герман цэргүүдээс. Тэгээд энийг хийчихэд хэдэн цагт хэдэн минутанд тухайн төрнийг тавьсан бэ гэдэг. Энэ чинь нэг жилээр одоо энэ имлэгийн хүч бас их маргаантай. Янз бүрийн кейсүүд дээрээс ингээд шалтгаалаад одоо 30 минут байлгаж хагаад энийг аваад дахиад жоохон цусыг алдуулж байгаа буцаагаа чангалах гэдэг гэсэн SOP буюу дүрм гарч ирж байгаа. Тэр нь буцаагаа дараа жил дахиад нэг кейс дээр солигдоод үгүй чангалахгүй мэнс аваа автлаа имлэг төч анхан шатны тусламж дараагийн тусламж автлаа энийг чангалахгүй мэн гэдэг маргаантай байт. Тэнийг яг одоо аль нь мөрдөгдөж байгаа мэдэхгүй. Миний хамгийн сүүл 30 минутын дараа аваад буцаагаа чангалжээ гэдгийг болиуцсан гэдэг жисэн. Бас одоо энэ ч нэ ингээ буудалцсан байлаа гэж бодоход тухайн төрникийг бүр энд нь ингээд угалчих юм бол одоо бүр ингээд муу кейсээр ингээ ярихад нөө альс мах нь өгчээд одоо энээсээ хойш ингээ гараад хариулна. Тэ?
Тийм учраас одоо аль болох хүний эд эргэцэн сантиметр болгон үнэтэй гэдэг шиг тухайн шархнаас нь 2-3 зайтай заавал төнөгийг тавьж гэсэн. Тийм дүрм гарцсан байж байгаа. Тэр нь бас өөрчлөгдөд маргалдаад байсан. Нэг олон улсынхаа кейсээр. Гэхдээ миний хувьд бол тухайн шархнаас нь 2-3 зайтай төнөгийг тавьж өгч гэсэн дүрмийг би бол илүү гэж бодож байна. Одоо жишээл хүний үеийг ч гэсэн ингээ хайрна штэ дараа тийм юм залгуулаа яач чадаа. Бас гой юм хөгжсөн гартаа болох боломжтой тийм. Гих мэтлэнгээр. За нэгдүгээр ээлжин багцад үндсэндээ гол нь чангалуур байж байгаа. Цус тогтоох. За өвчин намдагч тариа заавал байна. Өвчин намдагч. Мөн даралтад боолт гэж байдаг одоо энэ доктор нь бол байж байгаа. Юу чигжээс байгаа. Даралтад боолт гэж тусдаа бас байж байна. Чигжээс гэж байж байна. Одоо ялангуяа нээлттэй шархны төр үедээ шархны хөндийг одоо бүгж хэргэлдэг. Бас дэлхийд даяар ерөн зүгээр ингээд хараад байхад цэргийнхний дунд ч юм уу түгээмэл бас нэг энэ талын юм сонирхдаг хүмүүсийн дунд ийм түгээмэл яриа гарсан гэдэг. Нөгөө эмэгтэй хүний нөгөө нэг юу гэлээ нөгөө ариун цэвэр. Тий, ариун цэвэр юм тий. Дамский гэдэг ордог нэг юм. Тий. Одоо нөгөө тампон. Тий, тампон гэдэг. Тэр тампоныг шархны хөндөрөөр хийвэл болно гэдэг маш их буруу ойлголт явж байдаг. Гэтэл тампон гэдэг зүйл чинь өөртөө шингээж авч яадаг татчихдаг зүйл байхгүй. Гэтэл цус алддаг бид тогтоох гэдэг шүү дээ. Харин эсрэгээр бүр яг цусны өөрлөг дахиад нэмээд татаад шороод гэсэн үг шүү дээ. Хөндий гэдэг дотор үүссэн байгаа зүйлийг энэ яаж нэхэ читозантай ийм одоо ариутгагчтай антибиотиктай цус бүлэгнүүлэгчтэй тэг ийм биетээр яг нь одоо маар энэнгээр яг шархны хөндийг бүгэлж шархны тишингээд нэг өрөө тасгаа шиг хаана байгаа шүү дээ. Таллаас нь хялгсан сууцнууд бүгдүү нарийн сууцнууд цусаа юулж оруулж идэг. Одоо энэ өрөөнд таллаас юм хоолоонод орсон гэж бодсон юм байна. Тэрийг хандлуун бүгдийг бүгэлж өгч байгаа бол зориулт юм байхгүй юу. Тэгсэн мөртлөө тэнд яг хөхөр эдисийн түвшний нэг бохирдол өгчлөлтөд сэргийлсэн одоо ариутгах чанартай ийм бод шингээц ийм тусгай чигжээс байдаг. Шархны хүндээ зориулдаг. Түүнээс ердийн тампоныг хэрэглэж болохгүй байна. Ийм бас нэг домог буруу зүйл яваад байдаг. Энэ маш аюултай зүйл байхгүй. Аюултай буруу мэддэг. Сая нараа хэлсэн чи бас нэг инээдтэй ч юм бол би цагдаа хуучин баян зүрхийн эрүүлжүүлэх дээр нэг халдсан логтой нөхөр ирж байгаа хгүй толгоо хаглуулсан гэдэг. Тэгэхээр чи ингээд нөгөө эмхтэй үн ариун цэвэрлэлээр ингээд наацсан ингээд нөгөө чи бас наалдаг юм шүү дээ. Тэгээд бас лигүүл харагддаг юм бас явж ирсэн юм. Тэр яах та одоо байхгүй болохоос арай дээр юм бас бүгдийн 100 мэдээж энэ буруу гэж хэлж болохгүй шүү дээ. Аливаа зүйл нэг хоёр талтай байдаг тийм. Мэдээж тарих толгойн тийм хагарсан ил шархны үед гадны бохир биет оруулахгүй тулд мэдээж тийм бас ингээд хаагаад ариун үйлдэлтэй байгаа юм бол байгаа. Нөгөө талаас харах юм бол физикийн талын ухахтгоноос харах юм бол тэр чинь өөрлөгөө тусын татаад ингээд гадагшаага цус гойжуулах харагдаад байгаа юм л та. Гих мэрчтэн тийм ээ. Тэгэхээр тэр чинь тодорхой хугацаанд байхгүйсэнс дээр мэдээж явах юм. Хизээ хаана яаж хандах вэ гэдэг чинь бас нэг шинжлэх ухааны мэдлэг чадрууд ялч хэрэгтэй юм л та. Өөрөөр хэлбэл байгаль шинжилгээний талаар л ойлголтууд байх хэрэгтэй байна. За мөн энэ нэгдүгээр ээлжийн багцанд яг хөр амьдралаас үүдэж гарсан зүйл одоо энэ дэлгүүрүүдээр байдаг автын дэлгүүрт ялангуяа тийм саарад юм хулдаас скотчуд байдаг. Тэр бас амьдрал их хэрэг болдог тийм ээ. Одоо шавар намагтай газар юм уу байгалийн хүнд бэрхшээлтэй газар анхны тусламжийн багцыг нэгдүгээр ээлжийг хэрэгэлсэн гэж бодъё. Магадгүй хөлн тасарцуун, гарын тасарцуун эсвэл уул хаданд бороо шавартай үед явж байгаа үед даралт юу чангалуураа хэрэглээд цусын тогтоцсон. Үүний дараа магадгүй ил шархны хөндөө үүссэн бол чигжээсээ хэрэгэлсэн. Чигжээсийн дараа даралтад боолт гэдэг тусдаа боолт байгаа. Даралт үүсгэж боодог тийм ээ. Ингээ гаднаас шахаад. За тэр даралтад боолтыг хэрэглэсний дараа даралтад боолтыг гаднаас нь хамгаалаад өөрөөр гадны орчноос тийм ус шавар бохир одоо онохоос хамгаалаад даралтад боолтыг хамгаалж юм скотч хэрэглэдэг. Энэ бол ерөнхийдөө дайн тулаанаас гарч ирсэн. Туршлагын тэр дадлаг туршлага сүүлийн нэг 2-3 жил хэрэгжилж байна. Энэ бол үндсэндээ их төгөөмөд хэрэглэдэг болсон. Ялангуяа нөгөө алдартай Орос Украины бэрхшээлүүдэд одоо тэр хямралууд дээр хэрэгжилж байна. За энэ бол нэг даралтад боолт нь байна. Даралттай боолт маань бол ерөнхийдөө бол энэ иймэр ингээд байж байгаа вакуум орчинтэй одоо ингээд вакуумдсан ингээд нөгөө ус чийг шороо бас өөрийнхөө ариун цэвэр ингээд хадгалах маягтай тий ингээд ийм ууттай байж байгаа. Энийгээ задлаад яг уу маш гинтийн тохиол хурдан хэрэглэх зорилттой ингээд зарим би бүрэлдэхүүнүүд энийг ингээд хялбарчлаад ингээд жигдсэн байдаг л да. За энэ боолт маань өөрөөр ямар хүн юм байдаг вэ гэхээр одоо энэ одоо чи надад дээр одоо энэ цагаан хэсэг бол одоо тухайн шархан дээр ингээд тавина тийм үү? Тавиад ингээд ороочно. Ороогоод энэ дотороо ингээд хийгээд ороолоо тийм ээ. За яаж би энэ камерт гоё харагдуулахын тулд ороолоо. Энийг болохоор бүр нөгөө нэг цусын
гүхгүй болт нь хэд чанга ороож болохгүй. Энэ маань өөрөө бас нэг юм эрзэнэн болт байгааг та анзарч байна тий. Тийм байна. Суналт тий. Жохон ингээд татаад ингээд сунгаад энүүгээр ингээд энүүгээр ороогоод татлаа тийм үү. Тэгэнгүүтээ яаж даралтай болох вэ гэхээр буцаага ингээд байхаар таны яг энэ шарах байгаа хэсэг дээр чи одоо энэ quick lock энийгээ нөгөө шахан дээрээ тавьчаад дараад нь боохоор энэ даралтай хэсэг чинь дарж өгч байгааз яг шахан дээр байгаа хэсэг чинь тэгээ буцаага ингээд дарчихна. Буцааж дараад яг би одоо яг эмнэлгийн сургалт биш учраас үзүүлж байгаа болохоор жоохон муухай ороож магадгүй. За гих мэтчлэнгээр ингээд чимгэлээсээ ороогоод тэгэнгүүтээ одоо энэ зориулт юм ч бас ингээд гоё хэлсэн шүү дээ. За. Ингээд болоо. Тийм ээ. Одоо өөрөөр хэлбэл маш хялбар болсон. Хуучин ч нөгөө нэг ингэж ясна вентний чи хоёр талаар нь урж жагаад ингээд ойж мэддэг байлээ тий. Одоо юу гэхлээр ингээд цусалтын хэсэг юу яаж яана гэдэг чинь бид нар цагийг л хийнэ гэсэн тий. Цаг маш энэ бол маш хурдтайгаар хийх хэрэгтэй. Хурдтайгаар хийн. Тэгээд дээрэс нь цэвэрхэн зөв хийгээ ингээд тавьчихад тухайныхаа цусалтах хугацааг илүү багасгаж өгч. Анхны тусламжийн 1-р ээлжийн багцсан дээр бас нэг чухал зүйл нь хайч эсвэл тусгай зориултын одоо огтлтой гэрчлэг багж заавал байх шаардлагатай байдаг. Яагаад тэгэхээр магадгүй тэр зузаан хувцастай байж болно. Хувцсны цаана ямар шарах байгааг бид нар харж чадахгүй учраас яаралтай хурдан бас хувцсыг задлж нээх боддоор нь шарахыг харах шаардлага байдаг. Тэрнээс биш ингээд шотол тайлалах чинь тийм хугацаа алдах гэсэн үг тийм. Шууд огтлол эсвэл хурдан шарахыг ил гаргаж харах. Байлтанд нэг юм махир хайч яваад байдаг гэхээр хамгийн дөрөв хүн дээр очиод бид нар блидинг буюу блидингээс эхлэх буюу цусалттай шалгадаг гэсэн шүү дээ тийм. Тухайн цэргийн албаа шиг дэлбэрэлтэнд орсон ч яасан ч тийм учраас одоо хувцсыг ерөнхийдөө энэ бол урах зорилттой. Тэгээд энэ үзүүрэн дээр нөгөө нэг юм одоо өөрөөр нөгөө нэг хүнийхээ биеийг гимтээхгүй зүсэд орчихгүй гэсэн нааш зүсэд орчихгүй. Тэгээ энэ хайч маань өөрөө маш эртний хайч байдаг хэрнээ ийм арзгар эртний байдаг. Тэгсэн нөгөө хүний махаа гимтээхгүй хувцсыг бас супер тасна. Тийм учраас ийм далгүй байдаг. Тэгээд хувцаа тасчаад хамгийн нэгдүгээр бид нар нөгөө нэг юуг нь шалах хэрэгтэй. Цусаар шарах хаагур нь шалах. Дээрээс нь ингээ хөвтөд ингээ хэрэг ухаангүй болцсон тохиолдолд 1.43 хувцсын цэстангуудаа хаанаас нуруунд дээрээ бас ингээд тусгаарч иж болно шүү дээ. Айл болох тухайн бэрцэн гинцэн дэлгэрсэн цэргийн албаагч болон бие бүрэлдэхүүнийг баг хөдөлгөхийг хичээдэг байхгүй. Баг хөдөлгөж шалгана гэдэг маань эхлээд нэгдлийн тэрнийг бол ингээд детальчлаа сургалтаар ингээд явдаг байхгүй. Мэдээж өвчин намдагч бол яг хуулийн хэм хэмжээ бас байна. Жирийн иргэдийн хувьд бидний хувьд бол тийм. Аптекуудад чөлөөтэй зардаг магадгүй кетоналын төрлийн ч юм уу өвчин намдагчуд байж болно. Тэгээд хэрхэн ямар доозоор хийгдэх гэдэг нь мэдээ тусгай сургалтууд дээр сайн ойлголт өгсөн дээр л дээ. Телевизийн богино хугацааны нэвтрүүлэг тэрийг бол ойлгохгүй хэрэггүй тийм буруу бол явчихна. За мөн хуулийн хэм хэмжээнд үүдэг тэр мансууруулах төрлийн хүчтэй өвчин намдагчуд байдаг. Тэрийг бол мэдээж цэргийн юм уу тусгай өвчнөд ашиглах байх. Тэр нөгөө тухайн тэр нөхцөл байдалтай. Энгийн иргэн бидний хувьд бол ер нь автомашин хэрэглэгч нар ч юм уу одоо амьдрал дээр тийм тэр тохиолдолд яг зүгээр энгийн аптекуудад зөвшөөрөгдсөн хуулийн хэмжээнд зөвшөөрөгдсөн өвчин намдагчуд байхгүй байснаас дээр ер нь бол огт байж бас болохгүй. Яг тэгэхээр тэнд шингэний алдагдлын шок буюу одоо цус алдалтаас удаад хүн өхөл төрөөд шүү дээ. Ерөөсөө 1-2 минутын дотор тийм ээ. Их хүчтэй цус алдвал. За өвдөлтийн шок гэж нэг аюул байна. За өвдөлтийн шокын талаар бас их сайн ойлголттой байхгүй бол ерөн зөвөр би олон зарим юм ангаахын сургалт төгссөн эмч залуучуудтай, эмч нартай, залуу эмч нартай уулзаад яг өвдөлтийн шок хэрхэн яаж өгөгдөж байна? Өвдөлтийн шок гэж юу? Яагаад өхөл төргээд ингээд асуухаар зөв нийт асуусан надад таарсан эмчнэр шүү. Өвдөлтийн шокын талаар яг тэг бүрэн дүр ойлголт өгч чадахгүй. Магадгүй ихтэй сургуульд жоохон таархан сурсан байж магадгүй юм шиг. Энэ бол том харамсалтай зүйл байхгүй. Мэргэжлийн эмч мэргэжлээс сурсан, совилогчаар сурсан хүмүүс өвдөлтийн шокын талаар бүрэн дүр ойлголт авахгүй байна, байхгүй байна гэдэг бол эсвэл энгийн хүмүүс тайлбарлаж өгч чадахгүй байна гэдэг бол энэ бол асуудал. Тэгэхээр энэ дээр бас ангаахын багш нар анхаарна үз. Тийм. За 2-р ээлжийн талаар. За яри 2-р ээлж бол яг хөхөр 1-р ээлж дотор нь мэдээж байгаа. Нэмээд яг хөхөр нэмэлтээр 2-3 төрлийн боолт мөн дотор талд магадгүй төрийнхийн наалт нэмэлтээр ороод ирсэн. Мөн зарим нэг төрлийн эм тарианууд жоохон нэмэгдээд ороод ирсэн байж болно. Одоо өөрөөр 2-р шат гэсэн үг шүү дээ. 2-р шат нь тийм. 2-р шатанд яг хөө магадгүй нөгөө тамедийн ч юм уу эсвэл нэг ариутгахын төрлийн бодисууд хүртэл нэмэгдээд ороод ирчих болно. Тухайн цөмгөнд яг нийт шаардлагатай хэрэгцээтэй байж болохоор зүйлүүд юу гэж байгаа. 2-р ээлжийн багцад бас юу гэж байгаа вөхөр юуны цээжний хөндийн одоо нөхөөс наалт байдаг. Одоо клапант юута
өрцгөөд хоёр янз байдаг л дээ. Одоо нэвч шарахын үед хоёр талд нааш хэрэгэлдэг байна тийм. Магадгүй сумны шарах. Эсвэл арматур барилгын ажилтнууд нисч орж ирээд дээрээс өндрөөс унаад нэвт цээж нь гаргацсан одоо амьсгал хэрэгтэй буюу уушиг цоорсон тохиолдолд хэрэгэлдэг тусгай наалтууд байдаг. Хоёр талд нь нөхдөг. Тийм наалтууд байж болно. За 3 дугаар товчондоо ойлгомжтой баг тийм. За энэ жишээлбэл bleeding control kit гэдэг. Bleeding control kit гэдэг. Энэ бол яг хөөхөр экстрим спортын одоо энэ уулын аялагч нарын зураг байна. За энд авирагчтай ингээд аялагч нар за автомат спортын буудлагын төрлийнхэнд одоо янз бүрийн одоо цус алдалтын үед нэг яралтай цусыг тогтоох, өөрөөр шигний алдагддаг, зогсох зорилттой юм бүтээгдэхүүнүүд байдаг. За энэ бол дандаа 2 дугаар ээлжинд болдог, 1 дугаар ээлж аль алинд байна л да. За энд бол бас мөн ялгаагүй агны тусламжийн китүүд байж байна те. Дотор ингээд ийм. За энэ жишээлбэл энгийн ингээд 5 хүн мэддэг хүн болгон харж ирсэн багтай байна. Нүдний юм гарагч байна те. Нүд бүлтрэгч юм эсвэл ямар нэг үгээр доош ингээд айр сентр унцсан үед бас нүдийг харуулж зорилттой. Тэгээ цусны гойлж тийм нүд рүү оруулахгүй, гадны бохирын тэрэг оруулахгүй, нүдийг хамгаалах зорилттой юм аа гэдэг. За мөн үүн дотор бас юм чигүүд янз бүрээр байдаг. Энэ бол одоо орчин үеийн одоо гипс биш үү? Одоо энэ чинь нөгөө нэг ямар хэрэнд орчдөг ингээ гаранд бол гаранд хөлөнд бол одоо нөөц чиг баригч гэдэг чинь хойч ч бид нар одоо нөгөө хүүхэд байхад бас нэг тиймгүй сурал монголчноор ингээд модоор ингэж бариад ингэж боон тийм байгаа материал ашиглана гэдэг. Одоо энэ болохоор бэлэн байна тийм бүлгийн одоо энэ зурган дээр одоо харагдаж байгаа тийм одоо энэ манай бүлгийн юм дотор байж байдаг. Одоо бүлгийн анхан шатны тусламжийн хэрэгсэл дотор бол энэ мэн гэж дараагийн төвшөнд гэсэн. Хүнийг бүр дээр болохоор би энэ чи задлцсан хэрэгээр одоо ингээд юу ячлаа хугасан ч юм уу мэдэхгүй шүү дээ бид шууд бүх юм оншилж чадахгүй. За гаранд болвол те дараад нь энэ гурвалжин даав гэж альчуур гэж яриад байдаг те. Энүүгээрээ яг бид нар буцаагаад нэг гараачин сойх чигнийх нь болтыг нэгээ гараачин сойгоод өгчдөг. 3 дугаар ээлжинд юу байх вэ? Хэрвээ 2 дугаар ээлжинд бас нэг юу зүйл байдаг. Ялангуяа дайн тулааны хэрэгсэл бол энэ заам байх шаардлагатай зүйлүүдийн нэг нь 1 2 2-нд нь швэж болно 3-т ч байж болдог зүйл нэмэлтээр. За энэ бол илүү мэрэгжлийн ур чадвар шаардна. Пневмотораксын юм зүү гэж байдаг. Тийм. Энэ зүү нь яг хөөхөр үндсэндээ голтын дарагд гэж ярьдаг шүү дээ. Одоо уушиг цоороод ингээд агшиж цээжний хүндээ цоорсон тохиолдолд. Тэнгүүд энэ чинь нөгөө уушиг эсрэг даралттай зүйл байна шүү дээ. Даралтгүй вакуум орчин баггүй. Тэгэхээр тэнд яг хөөхөр уушиг агшаад дараад эхлэх нэг тал руугаа дараад тэгэхээр гол руугаа гол суудаа амьсгалах хэсэг рүүгээ гол суцнууд руу зүрх рүү дараад эхэлнэ. Тэнгүү тэр үед яг хөр уушгийг буцаад сэргээж хэв хэмжээнд нь оруулахын тулд энэ зүү зайлшгүй шаардлагатай болдог. Одоо цээжний хөндийн нэвч харахыг нөхсний дараа буцаагаад магадгүй тэр цээжний хөндөд хий орцсон байх юм бол гадны агаар орцсон тэр агаарыг гаргах зорилттойгоор ийм зүг ашиглаж. За энэ зүг бол мэдээж одон тооны сургалт эсвэл биологийн бит дээр юм уу магадгүй амьд гахаа одоо хүний бит ойролцоо гэж яддаг. Тэр зүйл дээр бол сургалт олон тооны сургалт хийж энийг эзэмших боломж гардаг. Хүн болгон бас хатгаад байж болохгүй юм чинь те. Тодорхой хэмжээнд үндсэндээ зүүг нь яадаг вөхөр зүгээр цээжийн өндөр хатгачдаг гэж ойлгох гэдэг. Үгүй шүү дээ. Гэтэл тэр хүний биеийн зузаан өөх одоо махан давхаргууд байгаа шүү дээ. Тэрийг зузаанаас намраад хэр зэрэг нэвтэлж тэрийг нэвтлэх зорилттой зүг байхгүй юу? Тэрнээс үүш бүр нэг түүнээс шаашаа ингээ бүр хатгаад оруулах зорилттой зүйл биш байхгүй тийм. Тэгэхээр энийг бас ингээ зүг ашиглах тусгай сургалтууд байдаг. Одоо нэг Чарли буюу тусгай уушны сургалтанд чи юу ингээд бас ингээд нэмэлтээр ингээд сурдаг вэ гэхээр одоо наачийн аим чухал юм л би нэртэй нүгний сонссон юм. Тийм. Иш харуул. Энэ одоо энэ маань болохоор одоо ямар нэг ингээд машин хэрэгтэй юм уу битүү вакуум орчинд дэлбэрт тесрэлт ч юм уу эсвэл цээжээ нэвт бодуулсан тохиолдол ч юм уу эсвэл халуунаас хүүтнээс халуун руу ингээд шилжээд одоо тиймэрхүү тохиолдолд хүний ингээд уушигч бас ингээд унсан бах тохиолдол байдаг гинэ. Миний хот өөр дөр жишээ. Би өөрийнхөө яг энэ сургалтуудыг ингээд хийж хэрхэн одоо энэ чэсэл хэрэглэх вэ гэдгийг ингээд сурчаад өөр дөр баг сарын дараа миний уушиг өөр унсан байхгүй. Тэгээ өөр дөр яг хийлгэж ирсэн байхгүй. Тэгээд энэ маань яадаг вэ гэхээр одоо вакуум орчинд эсрэг дэлбэрсэн ч юм уу мөргөлдсөн тохиолдолд хүний уушигч юм вакуум орчинд байх хэрэгтэй юм чинь. Гадуураа би бол эмчнээс сонсон шүү. Яг тэр нэг бол нарийн бол мэдэхгүй те. Надаа ингээд тайлбарлаж өгчээсэн. Ийм цэврүүтэй энэ тэр хүний онцлогоос болоод ийм цэврүүтэй дотроо ийм усан плазм гэдэг юм байдаг юм л агаарт. Тэгээ тэр нь ингээд хальсан задраад ингээд уутан задраад тийшээ агаар орчхоор уушиг унждаг. Эсвэл өөр кейсдэр бол нэвт буудуулсан тохиолдол тийм ээ. Гаднаас агаар ороод гаднаас агаар ороод
шууд уушиг доош ундаг. За энэ chest seal маань яадаг вэ гэхээр очоод бид нөгөө хамгийн түрүүнд хувцсыг хайчаараа тайлаад үздэг, bleeding-ийг шалгаж ийн гэдэг чинь цээжин дээрээ буудуулсан байх юм бол хамгийн түрүүнд бид нар энэ chest seal гэдэг энэ юм тавьдаг. Энэ бөөрингийн зүгээр юм силикон зүйл байдаг. Энийг нэг бүгэлж өгдөг. Ард болон урд болон ардлын. Энийгээр ингээ бүглөөд өгч. Тэгэхээр яг нөгөө нэг унсан уушиг маань нэмж агаар ороод доош унаад байхгүй. За энэний дараа дахиад ийм урт эмчээр байгаа. Ийм зүг байгаа. Тухайн зүг одоо бид нар нэг яг анагаахын эмчнэр шиг яг хагалгааны өрөөнд хийж байгаа мэт яг нарийн ингээд хийж чадахгүй ч гэсэн ерөнхийдөө бид нар энэ сүүлний ясаа доошоо ингээд 4 заавал энэ дээр ингээд хийдгээ эсвэл энэ хавирганы зүүн талаас нь ч юм уу зүүн юм багт талаас нь хавирганы хажуу талаас нь хийдгээд хэд хавирган дээр ингээд сургалтын дээрээ сурцсан байдаг. Энийгээ хийгээд яаж юм гэхээр буцаад нөгөө нэг орсон агаар унсан уушиг юм агаарын татж өгч уушгийн одоо босгож өгч байгаа. А энэ маань тийм амархан болохгүй ч гэсэн ерөнхийдөө тухайн маань 2 уушиг унаад нэг буудуулаад амьсгалж чадахгүй байхнаас бизнес уушиг босгож өгөөд одоо аварж байгаа бас нэг хэлбэр. Энийг маань болохоор одоо энэ нарийн зүйлүүдийг буцаад Чарли level буюу одоо гүнзгийрүүлсэн тусгай уушны яг зэргийн албаагч юм одоо тийм зүйл дээр ингээд сурдаг байгаа. Одоо чи одоо хийлгсэн гэж би өөрөө бас хийлгсэн. Би бол юун дээр өөрөө мэдэхгүй явж байгаа. Ерөнхийдөө би нэг юм сургалт хийгээд цам гараар руу нэг өндөр цастай хайрхан руу олон ингээд авирээдсэн баггүй Америкийн тусгайхан дээр сургалт хийж байгаа. Тэгээд баян үлгээд бид нар шүхрийн болт хийгээд нэлээд тэгсэн чинь нэг кит агаарын даралт намхан байж байгаа л цастаа уул руу хүүтэн халуун зун штэ. Хүүтэн цастаа өргөл рүү гараад буцаж буугаад дахиад шүхрийн болт хийгээл ингэж явж байгаад өөрөө мэдээгүй хотод үрээд ирсэн чинь ингээд ханиалгаад идэв нэг юм хүн өргөөд. Тэгээд яаснаа мэдэхгүй байж байгаа сансаргүйгээр ээжигээ эмнэлэгт үзүүлэх гэж хамт үзүүлээд эмнэлгийн тахсан ч ууш унцсан. Тэгээ манай госпиталийн одоо Батэрдэн гэж юмч байдаг. Ерөнхийдөө чэжний хөвлийн хэвлий дээшээ доош айгу мундаг хангалгаа байдаг. Тэгээ тэр ах маань над дээр айгу удцсан байт юм бэл. Тэгээ яаж юм нэг уушгаараа ерөнхийдөө эмсгэлээ бодсон юм. Тэгээд тэр Батэрдэн эмчээр энийг ерөнхийдөө хаглуулж ирсэн. Хаглуулад одоо нэг зүгээ илгээд нэг агаараа соруулаад одоо тэнцүүлж гэсэн үг шүү дээ. Тэнцүүлээд уушгаа босгуулаад тэгээд шин дуртад бас тэр Батэрдэн эмчтэй бас баярлалаа. Энэ амиг аварч ирсэн юм. За манай Монголд бол зүгээр яг тусгай хүчнүүдийг миний хувьд харж байхад тэр биологийн битүүдээр сайн ажил сураасаа гэж зүгээр боддتي. Би 13 онд Испанд мөн 13 онд Украин одоо Казахстанд бас инструктор ажиллаж байсан л да энэ чиглэлийн талаар галын бэлтгэлийн талаар. Тэгээ тэр үед яг Казахстанд жишээ нь аваад үзье. Казахстаны тусгай хүчнүүдэд хичээл орж байхад бид нэр бүтэн сарын хугацаатай хичээл ороход үндсэндээ 7 хоногийн одоо 5 дахь хагасаа бүтэнс өдөр болгон амьд гахаа авчаад нэг 2-3 настай гахаа авчаад 70-80 кг гахаа. Тэгээд энэ дээр алба багш нарыг энэ дээр дандаа сургалт хийдэг гэсэн. Одоо анхны тусламж үзүүлэх бүтээгдэхүүнийг хэрхэн яаж ашиглах талаар. Тэнд яг хөөөр гахааг жишээлбэл уушгаар нь ингээд 9 мм гар буугаар ч юм нефт буутчихсан. Тэгээд бууцсны дараа нөгөө гахааг яг хөөөр алба багш нар 4-6 цагийн хугацаанд амьд байлгах одоо үүрэг хүлээгээд ажиллаж байна. Тэгээд энд нөхөд энэ пневмоторксын зүг бас ашиглана. Тэгж сургадаг гэсэн. Тэгээ Монголдо ирээд яг тийм сургалт яг байдаг байж магадгүй би тэрийг мэдэхгүй байна. Тийм шүү дээ. Гэхдээ хийгээсээ тийм байдаг байгаасаа гэж боддتي. Энэ маш чухал. Хүний амнаас эрүүл мэнд гэдэг чинь бүгд л үнэгүй одоо үнэлж болохгүй те үнэлшгүй юугаас үнэлж болшгүй их үнэтэй зүйл гэлээдэг. Тэгсэн мөртлөө тэндээ нэг ганц 2 сая төгрөгийн гахаа зарцуулж чадахгүй зүйл харагдаад байна. Бүгд хүний амь үнэтэй гэсэн мөртлөө нэг 10 сая төгрөг магадгүй сургалтанд зарцуулж чадахгүй дүр зураг харагдаад байна. Тэгэхээр энэ ч одоо юу гэж ойлгох юм нэг тийм ээ. Ерөөсөө тий чинь өөрөө ашиглаж хийгээгүй хүн чинь яриа тий. Ажил дээр хийж чадахгүй л гэсэн үг шүү дээ. Жихэн тохиолдол болох юм л тий. За одоо 3 дугаар ээлжийн талаар яриа. Мэдээж 3 дугаар ээлж бол яг хөөөр илүү төвшний бүтээгдэхүүнүүд байдаг. Тэнд яг хөөөр одоо жинхэнэ 3 дугаар ээлжинд юу байж болох вөхөр нөгөө төрөл бүрийн эм тарианууд ажиллах юм. Имлэг. Одоо магадгүй манайхан одоо нэг юм цэргийн алба багш нарыг бас нийтээр ингээ харахад яг ямар төвшний тулаанд орох гээд байгаа, ямар ажиллагаанд орох гээд байгаа ажиллабараас хамаарал энэ бүгдийг хэрэглэн л ер нь одоо зүгээр алба багш талаас нь харах юм бол тийм ээ. Тэгэхээр яг хөхөр зүгээр нэг гэр бүлээрээ ингээд аялаад явж байгаа тохиолдолд энэ 3 ээлж бүгдээрээ л байх шаардлагатай болно. Нэг юм цүнхэнд. Тэнд яг хөхөр нөгөө гидсэндээ гиз өвтгöd уудаг нөгөө фатлазол алдартай юмнууд байна. Эсвэл толгоо өвтгöd нөгөө уудаг аналгийн ч юм уу тийм аспирины төрлийн юмнууд байж болох юм. Гэтэл нэгдүгээр ээлжинд богино хугацааны шууд тулаанд орж байгаа тохиолдолд тэр аспирин эм тариаг чирж явах боломжлохгүй тэрний онд хэдэн сум авч явсан дээр хэдэн өөр зэвсгийн төрлийн авч явсан дээр болчдөг тийм ээ. Ингээд ангиллаас хамаарат янз янз байгаа. Тэгэхээр үндсэндээ яг хөхөр анхны тусламжийн багцыг яадаг бохор 1-р ээлж, 2-р ээлжинд хэрэглэх зүйл, 3-р ээлж. 1-р ээлжийг хаана хэрэглэдэг вөхөр магадгүй алба багш тараас нь харъя. Шууд тулааны талбар дээр
Өөрөөр гал доор маш хүчтэй хамгийн хүнд дэлхийн ертөнцид байгаа хүнд ертөнд тохиолж байгаа зовлонгийн хамгийн хүнд зүйл нь ерөөсөө тулааны талбар байхгүй. Дайчдын талбар. Тэгээ тэнд бол хамгийн хүнд нөхцөлд нэгдүгээр ээлжийг ашиглана. За магадгүй галаас нэг жоохон ингээд бие даллаад ч юм уу те шууд дайсны галаас нуугдаад ч юм уу нэг арай нэг халахвчтай юм руу орсон тохиолдолд хоёрдугаар ээлж рүү орж болох юм. Тэнд яг хөөр магадгүй хантаас дуулгын тайлж аваад дотор нь юу болцсон мөн яатсан мэн магадгүй хэрэлж магадгүй хоёрдугаар ээлжийг нөгөө нэвч харах байх нүггүй. Тэгэхгүй бол уушийн голтын дарагдал бол үндсэндээ нэг 3-5 минут бол үндсэндээ амьсгал дутагдлаа тэгэл хүн явна шүү дээ нь бол тий тухайд дайч юм. Тэгэхээр энэ хоёрдугаар ээлжийг тийм тохиол жоохон галаас нуугдсан магадгүй шар бүс гэж ойлголоо л да. Улаан шар бүсний хооронд тэгээд аюулын зэргүүдийг тохиолж бүсээр галын бүс улаан бүс тий харьцангуй арай нэг гайгүй одоо юу гэдэг зүгээр бүдүүлгээр ярьж байгаа шүү би тий нэг ойлгомжтой байханд бол нэг улаан шарын бүс байж байгаа. Тэгтэл аюултай бүс юм. За мэдээж 3 дугаар ээлжийг хаана гэж төгөхөр яг тэр бүрэн дүүрийн эмнэлгийн тусламж авахаас өмнөх бүрэн дүүрийн аюулгүй харьцангуй аюулгүй болсон жоохон татан гаргалт хийдсэн нэг тулааны талбараас магадгүй нэг 5 км-ийн зайд ч юм уу тий 10 км-ийн зайд очих юм бол магадгүй артиллерийн сумнаас холхон шиг очиж 30 км-ийн цаанаас очивол 3 дугаар ээлжтэр бүрэн дүүр үйлчлэг хийх боломжтой зүйлсүүд тэнд байж байгаа. Нөгөө нэмэлт ариутгалын цэвэрлэгээнүүд явагдана тий нэмэлт боолтын шинжилгээ сургалтын тусламж үзүүлсний дараах тийм дараах шүү дээ. 3 шатаараатай ингэж хэрэгэлдэг. Тэгэхээр энэ 3 ээлжийг ингээд зүгээр ерөнхийд нэг ойлгочих юм бол энэ нэгдүгürt надад энэ хэрэгтэй. Нин төрөнд яаралтай. Энэ бол ерөөсөө өдөр тутам байнга бид юм машинд явж явах зүйл байх юм байна. За энэ бол яг хөхөр магадгүй олон хоногоор явах эсвэл тэр ард тал тэр газруудад хэрэгтэй байхаар ийм зүйл. Товчхондоо ер нь ингэж л ойлгож болно да. Бараг ийм юм шүү. Минийхээ зүгээр магадгүй одоо би нөгөө буудлын тамирчин гэвэл одоо энийг зүгээр биедээ хүсэндээ байж. Энэ бол байна. Энэ бол машиндаа байж. Тий автомашинд байж. Энэ бол гэртээ байж их юм байна. Тий энэ бол гэртээ юм уу эсвэл албан дээр эсвэл магадгүй төрийн хамгаалтыг аваад үзээ л да. Нөгөө тухайн тэр улс орны удирдагч нарыг авч удаг. Эсвэл дарга удирдлага тий команд штабын нөхдүүд яг өөр машиндаа энийг ойлгох байж юм. Магадгүй энийг бас дээр нь 3 дугаар ээлжихээс илүү бас бүдгийн багц гэж нэрлэж болно. Яг ийм хэмжээтэй болоо явуул. Өөр бас илүү том багцууд бас байна л да. Гэх мэт ингээд нэг тэр нь тэгж ойлгох юм багцууд байдаг. Анхны тусламж бол ингээд наад зах нь юм бас хэлэх юм. Монгол улсын хэмжээнд сүүлийн 5 жилийн судалгаагаар зам тээврийн осол 25,000 орчим бүртгэгдсэн байна. Энэ ослын улмаас жилдээ 500 хүн нас орж 3,400 хүн бэртэж гидсэн. Энэ аюулаас та өөрийнхөө хайртай татны хүмүүсээ хамгаалж эрсдлийг бууруулж чадах уу? Тийм боломж байна. Анхан шатны багц энэ нэвтрүүлгийн үргэлжлэлийг дараагийн дугаараас хүлээн авч үзье.